За сешн 2 эхлэе. Сешн 1 дээр бид нэр юуны талаар ярьсан бэ гэхээр маркетинг яаж хөдөлдөг. За тэгээд маркетинг яаж ажилтгийг зүгээр тайлбарч өгсөн. Сешн 2 дээр болохоор бид нэр юуны талаар ярилцах вэ? Сешн 2 яагаад хамгийн чухал вэ гэдгийг авч үзье. Сешн 2. За сешн 2 дээр сешн 2-ын эхлэлийг 3 зүйлээр эхлэе. За тэгэхээр сешн 2-ын эхлэлээр за хамгийн түрүүнд маркетинг хөдөлгөөнийг бид нар юугаар харж болох вэ гэхээр за энэ бол ингээд bar chart. За энэ бол ингээд line chart. За энэ бол ингээд candle. За тэгэхээр ихэнх хүмүүс маркетинг хөдөлгөөнийг энэ 3 дахь хувилбар болох candlestick-уудыг хэрэгжилж нүдэнд татсан байдаг хүмүүсээ. Тийм болохоор одоо session 2 дээр candle-уудын талаар. За тэгээд яаж трейд хийх вэ? гэдэг талаар авч үзье. За энэ ч болохоор надад ингээд candle-ийн pattern байна. За энэ чэнэс юу илэрхийлэх чинь вэ? Би энийг одоо ингээд харах юм бол хамгийн түрүүд надад ямар мэдрэмж төрөх вэ гэхээр за эдгээр бол ямар ч байсан candle-ууд байна. Тэгтээ бүгдээрээ тусдаа нэртэй байна. Энэ нэрийг би яаж цээжлэнэ? За тэгээд энэ candle-уудыг би бүгдийг яаж бодит маркетаас ингээд таньж чаддаг болох вэ? Тэгээд тийм толгой өрөөсөн хэцүү асуудлууд гарч ирж байна. Тэгтээ хамгийн энгийн зүйл юм энгийн байх тусмаа амархан ойлгомжтой байдаг болохоор энэ бүх нэршлиг, энэ бүх candle-ийн их бий хөдөлгөөнүүдийг ойлгох шаардлагагүйгээр зөвхөн хамгийн чухал зүйлийг нүдээ нэгээд харах юм бол энийг 1 минутын дотор тайлбарлаад бүгдийг ойлгож болно гэж үзэж байна. За яаж би 1 минутын дотор тайлбарлах гэж байгаа вэ гэхээр хамгийн ихнийх нь бол за энэ ч өсөж байгаа маркетинг дээд зэгт нь хүрч ирсний дараа уналт болдог. Уналт болохын өмнө энэ болж байгаа сонгож авсан энэ candle-ийн хөдөлгөөнүүд энэ өсөлтийн дээд хязгаар нь тэр өдрийн, тэр жил, тэр сарынхаа хамгийн дээд хязгаар нь байна. Харин энэ өсөлт ингээд дээд зэгтээ хүрч ирээд буцаад унахдаа ямар үйл явдал болт юм бэ гэдээ ингээд харах юм бол өсөлт байна. Анхны улаан candle гарч ирлээ. Уналт. Өсөлт. Анхны улаан candle гарч ирлээ. Уналт. Энэ candle-ийн мэргэшил, энэ candle-ийн бодолтуудыг нь ерөөсөө анзаарах шаардлагагүй. Зөвхөн анхны улаан candle-ууд өсөлтийн дараа гарч ирсэн тохиолдолд уналт болдог байх нэ. Тэгэхдээ тэр уналтууд нь хоёрхан зүйлийг илэрхийлэх нь хамгийн ихнийхийг тайлбарлахын тулд бид нарт paint хэрэгтэй. За тэгэхээр хамгийн ихнийхийг би яаж юу гэж тайлбарлах гэж байна вэ гэхээр за энэ бол ингээд өсөж яваа маркет. За энэ бол унж яваа маркет. Энийг хүмүүс тренд гэж нэрлэдэг. Гэхдээ тренд гэж нэрлэх нь зөв л дээ. Гэхдээ бид нар юмыг аль болохоор ойлгомжтой. За тэгээд өөртөө наалтцтайгаар хялбархнаар мэд хэрэгтэй учраас монголчлон гэж ярьдаг шиг одоо монголчилж тайлбарлая. Маркет өсөж явсан ч уруудаж явсан ч зигзаг хөдөлгөөнөөр явагддаг. Зигзаг хөдөлгөөн гэдэг нь юу юм бэ гэхээр хоёр тишээгээ хөдөлдөг хөдөлгөөнийг хэлнэ. Энэ бол зигзаг хөдөлгөөн. За тэгэхээр өсөж явсан зигзаг хөдөлгөөн, унж явсан зигзаг хөдөлгөөн. Тэгэхдээ өсөлт байхад уналт заавал байдаг. Уналт заавал. Өсөлт байхад уналт заавал байдаг. За уналт байхад өсөлт заавал байдаг. За тэгэхээр би энэгээр юу гэж илэрхийлэх гэж байна вэ гэхээр яг одоогийнхоо энэ candle-ийн паттернуудыг ингээд бүгдээр харах юм бол энэ ч уналт гарч ирэхэд хоёр тохиолдол бий болдог гэж хэлсэн. За энэ хоёр тохиолдол болохоор юу вэ гэхээр өсөж яваа маркетинг бага хэмжээний уналт байж болно. Үгүй бол өсөж яваа маркетинг төгсгөл уналтын эхлэл байж болно. Унж яваа маркетинг төгсгөл өсөлтийн эхлэл байж болно. За тэгэхээр эндээс юу илэрхийлэх вэ гэхээр хамгийн гол нь candle-ийг эхлээд паттернуудын сайн ойлгох хэрэгтэй. Candle-ийн хөдөлгөөнүүд маш удаанаар үргэлжилдэг. Candle-ийн бүрэлдэх гол хөдөлгөөн их биеийн бодолд болохоор маш удаан процесс. Тэгээд энэ
яг ингэж миний зурсан шиг ингэж нүдэнд харагдахаар ингэхгүй. Энэ өсөлтөө ингэж огцсон ч явагдаж болно. За үгүй бол ингэж явагдаж болно. Үгүй бол яг ингэж трендээр явагдаж болно. Тэгэхээр одоо энэ candle-уудыг ингэж харах юм бол маш энгийнээр тайлбарлах юм бол өсөж яваа маркетинг анхны улаан гарч ирлээ. Тэгээд бага хэмжээний уналт, үгүй бол том уналтын эхлэл явагдана гэсэн. За тэгэхээр бүгд бус бүх юунууд нь хараад үзье. Анхны улаан уналт, өсөлт, анхны улаан уналт, өсөлт, анхны улаан уналт, өсөлт, анхны улаан уналт, өсөлт, анхны улаан уналт гэх мэт. За тэгээд унж яваа маркетинг яг адилхан. Уналт, анхны ногоон, өсөлт, уналт, анхны ногоон, өсөлт, уналт, анхны ногоон, өсөлт гэх мэтээр ингэж явах. Тэгэхээр ерөөсөө юунд ч толгой ирэх хэрэггүй. Одоо бүгдээрээ candle-ыг яаж будагддаг вэ гэдгийг авч үзье. Нэгдүгээр бид нарт candle-ийн талаар ямар мэдээлэл байгаа вэ? Нэгдүгээр candle гэдэг бол их биетэй байж болно. Их биеийн том байж болно, их биеийн жижиг байж болно. Үгүй бол ийм их биетэй ч байж болно. Хамгийн гол нь candle бүхэнд weak байдаг. Weak байдаг. Тийм болохоор энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ ногоонч бай, улаанч бай, энэ бол ийм өсөлтөөс гэсэн. Тэгээд өсөлт байхад уналт заавал юм. Тэгээд өсөлт заавал. За энийг би одоо зургаар тайлбарлая. Өнөөдөр хагас өдрөө болохоор бодит маркет дээр фэшн хоёроо хийдэг байсан юм да. За яг юу ч гэсэн ингээ концептыг одоо ингээ тайлбарлаж байна. За ногоон candle-ийн талаар бүгд авч үзье. Ногоон candle. Ногоон candle бүрэлдэхтэй яаж бүрэлддэг юм бэ гэдгийг авч үзье. За тэгээ candle-ыг яаж бүрэлдэхийг нь ойлгоод авах юм бол маркетинг хөдөлгөөнийг одоо баг зэрэг ойлгож эхэлдэг болно гэсэн. За энэ би дахиад олон дахин цаг өгөхгүйгээр юу зурчээ. Улаан candle яаж бүрэлддэг юм бэ гэдгийг энэ зурч. За тэгэхээр session 1 дээр бид нар юуны талаар ярьсан байх гэхээр session 1 дээр session 1 дээр бол ийм үйл явдал болсон. Энэ бол нэг өдрийн cycle. Энэ cycle-уудыг одоо ингээд анзаарах юм бол за ногоонгийн candle бүрэлдэхтэй яаж бүрэлддэг юм бэ гэх юм бол за эхлээд candle өмнөх candle-ийнхаа яг дууссан зэгээс эхэлнэ. За тэгээд ногоонгийн candle болохын тулд эхлээд ингэж унахдаа дээрээ баг зэрэг хийхтэй. Доороо weak-гүй байна. За тэгээд яг үндсэн гол хөдөлгөөн эхлээд candle ногооноор будагдаж эхлэхэд энэ улаан байсан бүс weak болж өгнө. Weak болж өгнө. Тэгээд candle-ийн яг их дээшгээ будагдаад дээшгээ будагдчих оргилдоо хүрснийхаа дараа дахиад доошоо унах болно. За тэгээд энэ үйл явц бол нэг ногоонгийн candle бүрэлдэх үйл явц. За тэгээд өссөн ч уналт байна. Унсан ч өсөлт байна. Тэгээд candle болох нь дээрээ бас доороо weak-тэй байдаг болохоор энэ бол ингээд ногоон candle яаж бүрэлдэхийг харуулж байгаа нэгдүгээр хэсэг. За энэ болохоор улаан candle. Улаан candle бүрэлдэхийн тулд эндээс энэ чэнийг candle ингээд дуусаад дараагийн candle бүрэлдэж эхлэхдээ ийм байлаа. За тэгээд анх ногоон candle байлаа. Дээрээ weak байхгүй. Энд ногоон байсан candle буцаад доошоо унаад яг улаан candle-ийн их бие будагдах явцдаа энэ үн дахиж доошоо буураад тэгээд доороо weak-гүй байгаад тэгээд баг зэрэг өсдөг. За энэ бол улаан candle бүрэлдэх үйл явц. Энэ их биеийн ямар ч үеж болно. Хамгийн гол нь
ийм ч байж болно, ийм ч байж болно. За үгүй бол яг ийм ч байж болно. Ерөөсөө 3 төрлийн candle гэдэг юм чи. Тэр нь болохоор ямар candle вэ гэхээр том биетэй candle, жижигхэн биетэй candle, үгүй бол биегүй candle. За тэгээд эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр хамгийн анхны энэ хөдөлгөөн, энэ бол хуурамч хөдөлгөөн. Хуурамч хөдөлгөөн. Энэ бол энэ candle ногооноороо дууснаа, ногоон candle болж дууснаа гэсэн үг биш. Яагаад гэх юм бол энэ дээрээ бихгүй байна. За тэгээд хэрвээ та маркеттай хөөцөлдөөд энэ өсөлтийг хараад хошигроод дээшээгээ баа хийх юм бол маркет мейкерүүд доошоо унгаад за тэгээд яг бодит candle-ийн их бий бүрэлдэж дуусчихна гэж ойлгож байна. За тэгээд энийг одоо чартаас тайлбарлая. За тэгэхээр хүмүүс бас трейдерүүд 15 минут, 30 минут, 1 цаг, 4 цагийн candle-ыг ашиглаад энтриг хийдэг. Тэд нар 10, 20, 30, 40, 50, 60 гэсэн рейнжтэй трейдинг өдөр бүр хийдэг байж болно. Тэд нар нь бүгд амжилттай ч үгүй байж болно, амжилтгүй ч байдаг байж болно. Хамгийн гол нь тэд нар юу хардаг вэ гэдгийг анзаардаггүй гэхээр бид нар чартыг ингэж хардаг. Нэгдүгээр, хоёрдугаар за тэр трейд хийхэд болохоор бид нар одоо энэ хэрэглэх чарт бол 1 цагийн чарт. Энэ 1 цагийн чартаас бид нар юу харж байгаа юм бэ гэхээр нэг өдрийн candle хэрхэн бүрэлдэхийг харж байгаа. 1 цаг бүр нэг candle илэрхийл 1 цагийн чарт дээр. Тэгээд бид нарт 24 ширхэг candle байна. Эндээс энэ хөлтөл нэг өдрийн хязгаарлалтууд байна. Нэг өдрийн хязгаарлалтууд. Тэгэхээр эндээс энэ хүртэл нэг өдрийн candle яаж бүрэлддэг юм бэ гэдгийг бид нар одоо харж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр түрүүний миний ярьсан улаан өнгийн candle яаж бүрэлддэг юм бэ гэдгийг одоо энэ хөдөлгөөнөөс нь хараад авч үзье. Ямар ч индикатор хэрэглэхгүй зүгээр л ингэж харж үзье. Тэгэхээр энэ ихлээр ногоон байсан байна. Ногоон өнгөтэй candle байсан байна. Тэгээд яг энэ улаан өнгөтэй candle болж дуусахад энчээ байсан үйл явц нь хуурамч хөдөлгөөн гэдэг нь батлагдаад энэ бол улаан өнгөтэй candle-ийн дээд вик гэж ойлгож байна. За тэгээд candle дуусахдаа улаан өнгөтэй байлаа. Яг өдрийн төгсгөлд болохоор энчээ ногоон өнгийн candle байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр candle болохоор өдрийн candle доороо маш жижигхэн виктэй улаан candle гэсэн. За энчээ болохоор ногоон өнгийн candle нүдэнд харагдаж байна. За тэгэхээр яам вэ гэхээр хамгийн эхлээд энэ бол улаан өнгөтэй уналт байсан байна. Хүмүүс энэ хөдөлгөөнийг анх харах болно. Тэгээд доошоо дарах болно. Гэтэл яг энэ өдрийн candle будагдч дуусах үеийг ингээд back test зүгээр ингээд харах юм бол за энэ бол ногоон өнгийн candle. Ногоон өнгийн candle бүрэлдэхдээ эхлээд улаан дагаад энд байсан хэсэг нь ногоон болж хуурахтаа candle-ийн доод вик болж үлдээд за энэ дээр байгаа энэ вик бол ногоон өнгийн candle-ийн дээдлийн вик байна. За энийг ингээд харах юм бол бас жижигхэн биетэй ногоон өнгийн candle. Ногоон өнгийн candle болохдоо эхлээд баг зэрэг ногоон өнгөтэй байгаад буцаж доошоо унгаад за тэгээд энэ ч үлдэхдээ энэ хэсэг нь болохоор ногоон өнгийн candle-ийн доотлын вик болоод дууссан байна. За энэ ч бол яг адилхан. Энэ бол ингээд ногоон өнгийн candle байна. Ногоон өнгийн candle байгаа мөртлөө энэ эхлээд унсан байна. Энэ бол хуурамч хөдөлгөөн. За тэгээд унаад яг candle-ийн их бий будагдаж дуусахдаа дэшиг өссөн байна. Яг энэ үйл явцыг ингээд харах юм бол энэ бол ийм урт виктэй ногоон өнгийн candle байна гэсэн. За тэгэхээр сүүлийн 4 candle-ыг бид зүгээр ингээд жишээ болгоод маш богино хугацаанд тайлбарлаж байгаа болохоор харж үзье. За 1 минутын 1 цагийн чартаас нэг өдрийн candle хэрхэн бүрэлдэхийг бид нар одоо ингээд харлаа. За тэгэхээр энэ candle-ууд ямар биетэй candle байна вэ гэдгийг одоо шалгая. Энэ бол ингээд сүүлийн 4 candle гэсэн үг. За эхний candle энэ бол улаан candle байсан байна. Улаан candle байхдаа яг энэ дээдлийн вик нь бол яг тэр үедээ ногоон өнгөтэй байсан гэсэн үг. За тэгээд энэ болохоор ногоон өнгийн candle юм. Энэ анх эхлэхдээ улаан өнгийн candle байсан байна. За тэгээд буцаад дуусахдаа ногоон өнгийн candle болсон байна. Тэгэхдээ өсөөд дахиад буцаад унсан байна. Энд ч бас улаан өнгийн candle байсан байна. Тэгээд их биеийн будагдахдаа ногооноор будагдаад буцаад доош унсан байна. Энэ ч улаан өнгийн candle байсан байна. Тэгээд их биеийн будагдаж дуусахдаа ногоон өнгөтэй болж ирсэн. Тэгэхээр candle-ууд
яаж бүрэлддэг вэ гэдгийг одоо ингээд бид нар харж эхэлж байна гэсэн. За тэгэхээр түрүүний бид нарын одоо энэчнээс харсан юу candle-ийн cycle-ууд биднэрт ямар мэдээлэл өгч ийн вэ гэхээр за бид нар ингээд forex-ыг авч үзэх юм бол forex гэдэг бол одоо ингээд high low business байна. Тэгэхээр энэчнээс ингээд харах юм бол түрүүнийхээ бид нарын харсан candle pattern-ыг харах юм бол өсөлт анхны улаан уналт. За тэгээд уналт анхны ногоон өсөлт. Энэ бол маш бага рейнжтэй. Уналт анхны ногоон өсөлт. За энэчнээс харах юм бол өсөлт анхны улаан уналт. За тэгээд уналт анхны ногоон өсөлт. Уналт анхны ногоон өсөлт. Гэх мэтчлэн саяны candle pattern-уудыг зөвхөн уналт анхны ногоон өсөлт гэдгээр нь аваад харж бас үзэж болно. Гэхдээ энэ бол бид нарын хэрэглэх зүйл биш. Миний session 2 дээр ярих зүйл бол эндээс шал хандах зүйл. За тэгээд хамгийн анх болохоор candle-ыг яаж бүрэлддэг вэ гэдгийг л тайлбарлаж байгаа. Тэгээд яагаад гэвэл бид нар нэгдүгээр candle chart хэрэглэдэг. Хоёрдугаар маркетинг хөдөлгөөнийг хуурамч хөдөлгөөн бас хуурамч биш хөдөлгөөн гэдгийг ялгахын тулд бид нар candle-ыг хэрэглэдэг гэж ойлгож байна. За тэгээд маркетинг болохоор high low business гэж хэлсэн байна. За тэрний үсэг гэхээр ямар ч candle хамгийн дээд цэг, хамгийн доод цэг гэж байдаг. За тийм болохоор чиний үүрэг болохоор энэ candle-ийн хамгийн дээд цэгийг олоод зарах. Тэгвэл энэ candle-ийн хамгийн доод цэгийг олоод худалдаж явах. За энэ candle-ийн хамгийн доод цэгийг олоод худалдаж явах. Энэ candle-ийн хамгийн дээд цэгийг олоод зарах гэсэн. Candle болгон 1 минут, 5 минут 15, 30, 1 цаг, 4 цаг, 1 өдөр, 1 сар, 1 жилийн candle. Эдгээр ямар ч ялгаа байхгүй. Candle болгонд high байна, candle болгонд low байна. Тэгээд одоо session 2 дээр бид нарын хэрэглэх хамгийн гол зүйл бол за мэдээж бид нарын нүдийг баг зэрэг юу ойлгох маркетинг харахад ойлгомжтой болох туслах гурван төрлийн индикатор байна. Энэ гурван төрлийн индикатор юу заах вэ гэхээр энэ гурав юу ч яг ойлгомжтой хийчихгүй зүгээр л мэдээлэл өгнө бид нарт. Энэ болохоор өдрийн high low-ыг заадаг. Энэ бол ингээд сунаад байдаг. Тэгэхдээ high low-ыг заахтаа анхны тогтсон high сэтгэх нү анх тогтсон high энэ өдрийнхөө жинхэнэ high мөн үү биш үү гэдгийг хардаг. За хоёр дахь индикатор. Энэ бол session индикатор байна. Энэ юу гэлдэг вэ гэхээр нэг өдрийн дотор 24 цаг байна. Бид нар нэг өдрийн candle хэрхэн бүрэлдэхийг харж байгаа. 24 цаг болохоор 6 цагаар хуваагдаад 4 session-с бүрддэг. Нэг өдрийг 24 цагийг маркетинг зохицолтгүй ажилуулахын тулд дэлхийг тойрсон 4 гол хөрөнгийн биржүүд Аз, Лондон, Аз, Европ, Америк, Сидней гэсэн 4 гол цагийн бүсд байдаг хөрөнгийн биржүүд болохоор нэг өдрийг зогсоохгүйгээр хөдөлгөөнтэй байлгадаг. Forex-ийг. За тэгэхээр бид нар болохоор тэр 4 сешн хизээ эхлэх хизээ дуусах хаана ямар хөдөлгөөн болдгийг зөвхөн ийм чарт харахад болохоор за яг баримжаалж болно. Гэхдээ энэ болохоор зүгээр яг энэ ч Аз дуусж байгаа, энэ ч Лондон байгаа, энэ ч US байгаа гэдгийг бид нарт хэлж өгдөг болохоор цагаа хараад шалгаадах шаардлага байхгүй гэсэн. За 3 дугаарт эднэр бол moving average үү. Хүмүүсийг өөрсдийнхөө арилжаанд moving average хэрэглэдэг үгүйг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд session 2 бол ерөнхийдөө price action байна. Price action гэж яг одоо юу юм бэ гэдгийг 30 минутын дотор 30 минут хүрэхгүй хугацаанд тайлбарлаж өгсөний дараа та нар маркетинг бүрэн ойлгодог болно. Энийг би хэдийгээр 30 минутын хугацаанд тайлбарлаж байгаа боловч энэ бол маш урт хугацааны хөдөлмөр. Миний 1 жилийн өдөрт 20 цаг сууж нойр хоолгүй бэлдсэн миний ойлгож авсан зүйл. Тэгээд яагаад би 30 минутанд тайлбарлаад тэгээд та нар бэлэн болох гээд байгаа гэдэг нь бэлэн болох вэ гэдэг нь болохоор энгийн тайлбарт л оршиж байгаа юм. Би одоо энэ ярьж байгаа юм а энгийнээр амрахнаар
хинч ойлгохоор тайлбарлаж чадахгүй байна гэдэг бол би өөрөө ярьж байгаа юм ойлгохгүй байна гэсэн. Тийм болохоор одоо бүгдээрээ price action-ыг авч үзье. Price action. За энэ ч би шинээр нэг chart нэг евро USD. За тэгээд энэ чи 3 chart гэдэг гэсэн. Энэ бол bar chart. За энэ болохоор candle. За энэ болохоор line chart. Би гол нь энэчнээс юу илэрхийлэх гэж байгаа вэ гэхээр би яг одоо price action-ыг илэрхийлэх гэж байна. Price action гэж юу юм бэ? Price action яагаад хамгийн хэрэгтэй вэ гэдгийг ярихын тулд эхлээд moving average-ийг ярих хэрэгтэй болно. Индикаторууд ямар ч индикатор хэрэглэдэг бай. Индикаторууд яг одоо юу болж байгааг заадаг. Яг одоо юу болж байгааг заадаг гэдэг нь дараагийн хөдөлгөөнийг та харах боломжгүй гэсэн. Тийм болохоор индикатор үндэслэгдсэн трейдүүд нэгдүгээр байх боломжгүй. Яагаад гэвэл одоо жишээлбэл MetaTrader дээр байдаг индикаторуудыг авч үзэх юм бол жишээлбэл юу яа. За хүмүүсийн хэрэглэдэг RSI-г авч үзье. За би энэ чинь болохоор moving average 1 болгосон байна. Moving average дугаар номер 1 болгосон байна. За тэгээ би энэ чартаа 1 минутын чарт болгоё. Тэгэхээр энэ ч moving average 1 болохоор 1 минутын хөдөлгөөнийг заана гэсэн үг. За тэгээд энэ ч болохоор RSI болохоор бас 1 минутын хөдөлгөөнийг яг одоо заадаг гэсэн үг. Тэгээд би одоо энэ candle line chart болгоё. Тэгэхээр энэ яг 1 минутын хөдөлгөөнтэй давтчих ёстой. За line chart болгосны дараа ингэж харах юм бол нэгдүгээр RSI адилхан байна. Хоёрдугаар энэ ч тавьсан байгаа юу адилхан байна. Moving average адилхан байна. Би одоо энэ moving average устгая. Энэгээр юу баталж ийн вэ гэхээр moving average 1 гэдэг бол яг одоо 1 минутын чарт дээр юу болж байгааг илэрхийлдэг гэж ойлгож байна. За тэгээд одоо би moving average 5-ыг нэмье. 5. За энэгээр юу харж болох вэ гэхээр 1 минутын чарт дээр moving average 5-ыг нэмж ийн гэдэг бол би 5 минутын чарт руу шилжиж харахгүйгээр 5 минутын хөдөлгөөнийг 1 минут дээр харж байгаа гэсэн үг. За тэгээд одоо би moving average 13-ыг нэмье. 13. За энэ юу илэрхийлж байна вэ гэхээр 1 минутын чарт дээр 15 минутын хөдөлгөөнийг илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгээд би одоо юугаар устгах чинь. Яг line устгаад зөвхөн юугаар устгах чинь. Moving average устгах чинь. За тэгэхээр moving average-ийг хүмүүс яаж хэрэглэдгийг бол сайн мэдэхгүй байна. За тэгэхээр ингэж харах юм бол нэг л зүйлийг ойлгочихсон байхад маркет дээр одоо бодит маркет дээр трейд хийгээд явахад ямар ч айцгүй болно гэсэн. За тэгээд одоо би эхлээд moving average-удаа эхлээд тайлбарлаад өгөх хэрэгтэй байна. Энд ч бид нар 4 төрлийн 5 төрлийн moving average хэрэглэдэг. 5 төрлийн. Энэ 5 ямар 5 төрлийнх вэ гэхээр за бид нар энэ ч шар өнгийн moving average хэрэглэж байна. За энэ бол moving average дугаар 5. Дараагийнх нь улаан өнгийн moving average. Энэ бол moving average дугаар 13. Дараагийнх нь цэнхэр. Цэнхэр өнгийн moving average бол moving average 50. За дараагийнх нь болохоор цагаан. За энийг саарлаар дурчээ. За цагаан moving average-ийн дугаар бол 200. За хамгийн сүүлийнх нь болохоор 800 байгаа. 800. За энэ дугаарууд ямар учиртай юм бэ? Энэ яагаад энэ дугааруудтай байгаа юм бэ гэхээр түрүүний 1 минутын дээр тайлбарлах юм бол 1 минутын чарт дээр бид нар 5 дугаартай moving average-ийг хэрэгжилж байна гэдэг бол 5 минутын таймлайн хөдөлгөөнийг 1 минут дээр харж байгаа. 13 гэдэг бол 15 минут. 50 гэдэг бол 1 цаг.
200 гэдэг бол 4 цаг. 800 гэдэг бол 1 өдрийн үнийн хөдөлгөөнийг бид нар 1 минутын чартаас хардаг гэж ойлгож байна. Гэтэл 1 минутын чартаас бид нар 15 минутын хөдөлгөөнийг харахын тулд яагаад 15 биш 13 гэж, 1 цагийнхыг харахын тулд яагаад 60 биш 50 гэж, 4 цагийнхыг харахын тулд яагаад 240 биш 200 вэ? Яагаад гэсэн асуултанд хариулахын тулд минутаар авч үзэх юм бол 240 минут 4 цаг, 60 минут 1 цаг, 15 минут 15 минутыг илэрхийлэх ёстой. Гэтэл яагаад энэ moving average-үүд вэ гэхээр ихэнх нь хуурамч хөдөлгөөн ихтэй байдаг. Хуурамч хөдөлгөөн гэдэг нь юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр энэ бүх үйл явц яг 200 хэрэгжилж байна гэдэг бол бид нар зөвхөн candle-ийн их биеийн хөдөлгөөнийг харж байгаа гэсэн үг. Хэрвээ бид нар moving average-а 240 болгох юм бол энэ хөдөлгөөнийг харнаа гэсэн үг. Энэ хөдөлгөөнийг харна гэсэн үг. Гэтэл бид нарт week хэрэггүй. Бид нар том урт хугацааны нэггүй бол богино хугацааны арилжаа хийхэд бид нарт яг маркетинг candle дуудагдах гол хөдөлгөөний хэрэгтэй болохоор бид нар 240 биш 200, 60 биш 50-ыг, 15 биш 13 хэрэглэдэг. За тэгээд одоо энэ moving average-уудын ид шил нь юу юм бэ? Хаана байд юм бэ? Яагаад moving average-ийг хэрэглэх нь зөв юм бэ гэдгийг авч үзье. Яагаад moving average-уудыг хэрэглэх нь зөвтэй вэ гэхээр нэгдүгээр бид нар ямар ч moving average-уудыг маш олныг нэг дор хэрэглэж болно. Moving average-ууд бүгдээрээ хоёр хэсэгт хуваагдана. Хамгийн ихний хэсэг нь бас хоёр дахь хэсэг нь бүгдээрээ тус тусдаа үйлчлэлийг үзүүлэх боловч бүгдээрээ нийлээд нэг цогцыг үзүүлнэ гэсэн. Тэгэхээр moving average-ийн хөдөлгөөний маркетинг яаж унших вэ гэхээр энэ бол маш энгийн. Яаж унших вэ гэхээр энэ шар улааны доор байгаа тохиолдолд зарна. Энэ шар улааны дээр байгаа тохиолдолд худалдаж авна. Энэ шар улааны доор байгаа тохиолдолд зарна. Энэ шар улааны дээр байгаа тохиолдолд худалдаж авна. Улааны дээр байна, худалдаж авлаа. Улааны доор байна, зарлаа. За нэгдүгээр ингэж уншина. Хоёрдугаар одоо дараагийнхаа moving average-ийг бүгдээрээ нэмье. Дараагийнх бол 50. Дараагийнх нь 200. За энэ дөрвөн moving average нийлээд хамгийн гол нь хамгийн том цогц бүрдлийг price action-ыг илэрхийлдэг гэж ойлгож байна. За эндээсийг харах юм бол хөдөлгөөн нь болохоор яг адилхан. Урт хугацааныхаа туршид бид нар цэнхэр цагааны дээр байхад buy хийн. Цэнхэр цагааны доор байхад зарна. Гэхдээ бид нар ихэнхдээ богино хугацааны арилжаа хийдэг болохоор улаан шар хоёроо өөрсдийнхөө нэгдүгээр entry-г зохицуулна. Тэгээд энэ хоёр том хугацааны moving average-аар урт хугацааны хөдөлгөөнийг хараад энэ бол uptrend байна гэж үзнэ. Нэгдүгээр uptrend байна гэж үзнэ. За юу цагааны дээр цэнхэр байх юм бол цагааны доор цэнхэр байх юм бол гэсэн үг. Тэгээд энэ их том хугацааны moving average-ийг бид нар хэрвээ бид нар энэ moving average-ийнхаа юуг харж агаад entry орчих бол эднэрийг бид нар яаж хэрэглэх гэж юунд хэрэглэх гэж ойлгож толгой хэрэгжиж магадгүй. Толгой хэрэгэх зүйл нэг ч байхгүй. Яагаад гэх юм бол за энэ чинь уналт байлаа. За энэ чинь болохоор ингээд шар улааны дээр гарч ирлээ. Бид нар трейд хийдэг болсон үедээ нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр юу вэ гэхээр хизээ орох, хизээ гарахаа мэддэг байх хэрэгтэй. Тэгээд өөрийн гэсэн трейд хийх дүрмтэй байх хэрэгтэй. Бид нар шунал, айдас, эргэлзээ гэсэн зүйлүүдээсээ болоод орсон тохиолдолтой гарч чаддгүй. Үгүй бол буруу орхичоод хаахгүй орхичдаг тохиолдол үүдэг. Тийм болохоор энэ том moving average-ууд биднэрт entry-г хаахад хэрэг болно. За эндээс жишээ авч үзье. Энд ч бид нар шар улааны дээр байгаа тохиолдолд buy хийлээ. Бид нарын орсон entry-г хаах хамгийн анхны таргет болохоор үн дээшгээ хөргөдөөд 50 дээр үрж ирсэн тохиолдолд хааж болно. За арай жоохон урт хугацааны хувьд барий гэж бодож байгаа бол
200 дээр хүрсэн тохиолдолд хааж болно. За тэгээд одоо энэ чи хамгийн гол хамгийн хүчтэй индикатор болохоор moving average 800. Moving average 800 гэдэг бол өдөрт нэг удаа заавал хүрдэг. Moving average 800. Үгүй бол moving average 200 үнэн заавал хүрдэг. Тэгэхээр хамгийн ихний энтриг хаах таргет болохоор үнэн moving average 50 дээр хүрч ирсэн тохиолдолд хаана. За хоёр дахь нь болохоор үнэн moving average 200 дээр хүрч ирсэн тохиолдолд хаана. Бас хамгийн сүүлийнх нь болохоор 50 дээр хүрч ирсэн тохиолдолд заавал хаах хэрэгтэй. Чамайг энтриг хаасны дараа дахиад нислэлт явагдсан ч гэсэн ерөөсөө харамсах хэрэг байхгүй. Тэгээд дагаж энтриг авах хэрэг байхгүй. За энэ бол ингээд price action. За одоо бид нар юун дээр хамгийн гол анхаарлаа хандуулах вэ? Яаж арилжаагаа хийх вэ гэдгийг авч үзэхийн тулд ихэнх хүмүүс за би candle нэмчээ. Ихэнх хүмүүсийн анзаардаг зүйл нь юу вэ гэхээр бид нар нэг цагийн чарт харж энтригээ олсон тохиолдолд энэгээр би жишээ авч үзье. Нэг цагийн чартыг хараад за мэдээж унс анхны ногоон байхад өсөлтгээд ороход бидний боломжтой энтри энчээ байна. Спредтэйг нийлээд энчээ олсон тохиолдолд энчээс анхны энтри гарч ирнэ гэсэн. Гэтэл бага цаг дээр ажилласан тохиолдолд юу болдог вэ гэхээр бид нар энд багт нь орж чадна гэсэн. Энд багт нь орж чадна гэсэн. Хэрвээ маркетыг маш сайн ойлгодог байх юм бол энд багт нь орох боломжтой. Тэхийн тулд бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр бид нар нэг цагийн чарт дээр ажиллахгүйгээр 1 минутын чартыг харж арилжаа хийдэг байх хэрэгтэй гэсэн. 1 минутын чартыг харж арилжаа хийдэг байх хэрэгтэй. За тэгээд бус бүх үйл явцад болохоор яг адилхан. 1 минутын чартыг харахтаа за би энэ жишээ олгоод 13-ыг хаачи, 50-ыг хаачи, 200 хаачи тайлбарлаж байгаа болохоор ягаад бид нар одоо 50, 200, 800 дээр хүрсэн тохиолдолд бид нар энтриг хаадаг гэж хэлсэн. За үгүй 50, 200, 800 сэтсэн тохиолдолд бид нар энтриг авна. За тэр бол тусдаа зүйл. Moving average гэдэг бол бас trend line гэж ярьдаг шиг. За энэ тренд лайнуудыг дурах шаардлагагүйгээр бид нарт трендийг хэлж өгч чаддаг. Тэгээд бас яг бус цагийн хөдөлгөөнүүд яадаг вэ гэдгийг бас ойлгуулсан. Их тайм фреймүүд рүү шилжихгүйгээр. За тэгээд ингээд харах юм бол надад одоо юу вэ гэхээр энэ ч 1 минутын чарт. 1 минутын чартер би энэ ч moving average энэ бол 5 байна. Энэ бол 5 минутын хөдөлгөөн. За би энэ 1 минутынхаа чартыг line chart болгох юм бол ингэж харагдаж байна. За тэгээ line chart-аар харах хэрэггүй. За юугаар харъя гэж бодъё. Өдрийг candle-аар харъя гэж бодъё. Тэр тохиолдолд ингээд маркетал дагаад явна гэсэн үг. Scalp хийж болно үгүй бол нэг өдрийн scalp хийж болно үгүй бол бүр blink trade хийж болно, swing trade хийж болно урт хугацааны. За тэгхийн тулд ингээд л одоо ингээд харахад бүх зүйл одоо ойлгомжтой болсон байна. Үнэ 200-ийн доор 5-ын доор байгаа тохиолдолд бид нар ингээд даглаа. За тэгээд ингээд ингэж харж байгаа үнэ 5-ын дээр байгаа тохиолдолд бид нар худалдаж явлаа гэж ойлгож байна. За тэгээд одоо бүгдээрээ юугаар бус moving average-уудаа ингэж бичиж. За тэгэхээр moving average-уудыг би энэ хэлж байгаад нэг зүйлийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр бол moving average-ийн хөдөлгөөн. Moving average-ийн хөдөлгөөнийг тайлбарлая. За маркет бол нэгдүгürt идэвхтэй хөдөлгөөнийг явуулдаг. Үгүй бол идэвхгүй хөдөлгөөнийг явуулдаг. Тэрийг бид нар moving average-аараа яаж таних вэ гэхээр за нэгдүгürt энэ moving average-ууд бүгдээрээ
нэгэн зэрэг. Тэгээд бас бүгдээрийнх нь зайн хоорондоо ойрхон байгаа тохиолдолд энэ бол consolidation гэсэн. За тэгээд moving average-уудын зай бүгдээрээ хоорондоо салсан хол зайтай байгаа тохиолдолд энэ бол маркет унахаа болоод өсөж байгаа мэдээлэл. Хоёрдугаар moving average-уудын cross. Moving average-уудын cross гэдэг бол маркет яг эд дундаа явж байгаа үзэгдэл гэсэн үг. Маркет гол хөдөлгөөнөөр явж байгаа үзэгдэл гэсэн үг. За тэрийг одоо бүгдээр ингэж хаалтаас авъя. Энэ ч энэ дөрвөн moving average дөрвөлээ юун дээр вэ? Зайн ойрхон байна. Энэ тохиолдолд юу болж ийм вэ гэхээр энэ тохиолдолд entry хийх хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэх юм бол энэ бол ингээд consolidation гэсэн үг. За гэтэл энэ ч moving average-ууд хоорондоо салсан байна. Хоорондоо салсан байгаа тохиолдолд бага хэмжээний өсөлт явагдана. Яагаад гэвэл уналт заавал байдаг болохоор өсөлт заавал байдаг. За энэ ч moving average-ууд бүгдээрээ cross хийсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яг өдрийн гол candle-ийн бодолт нь тэгвэл яг одоогийн энэ цагийн бодолт нь 1 минутын чартаас харахад яг гол хөдөлгөөн энчээ явагдаж байгаа гэсэн үг. Тийм болохоор бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар хамгийн түрүүнд moving average-уудыг cross орохоос өмнө таниад entry-г орох хэрэгтэй. За энчээ cross орсон байгаа тохиолдолд бид нар entry орж болно. Гэхдээ энэ бол нэг цагийн чартыг хаснаас ямар ч ялгаагүй. Энчээ moving average cross орсон байгаа тохиолдолд бид нар орно гэдэг бол энд байхад бид нар entry хийж орно гэсэн. Гэтэл бид нар 1 минутын чартыг харах юм бол энд байхад нь орох боломжтой. Тэрийг би одоо юугаар батлах вэ гэхээр за энэ бол ингээд өсөлт байлаа. Анхны улаан гарч ирлээ. Анхны улаан гарч ирэхээс өмнө нэг зүйлийг маш сайн анзаарах хэрэгтэй. Одоо бид нар moving average-ийн cross-ийн талаар ярилцсан. За moving average-ийн cross-ийн талаар ярилцахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэхээр энэ ч дахиад юугаа алга болгочих. Line chart алга болгочих. За тэгээд moving average аа нэмчих. 5 13. За одоо бид нар болохоор moving average-уудын зөвхөн cross-ыг харна. Cross гэдэг нь бол moving average-уудын огтлцол гэсэн үг. Энэ ихэнх трейдерүүд юу гэж харддаг вэ гэхээр энэ moving average-ыг огтлцсон тохиолдолд дараа нь ингэж зардаг гэж ойлгодог. Хамгийн гол нь энэ бол 50% л магадaltaй. Огтлцсныхын дараа орно гэдэг бол боломжгүй зүйл. Бид нарын зорилго бол огтлцоос өмнө орох хэрэгтэй. Гэтэл энэ нэг сонирхолтой маш энгийн зүйл байна. Юу байдаг вэ гэхээр хоёр moving average хоорондоо огтлцохоос өмнө ямар тохио өгдөг вэ гэхээр энэ хоёрын зай хоорондоо холддог. Хоорондоо зайн салдаг гэсэн үг. Иннээс өмнө өсөлт байсан. Тэгээд энэ хоёрын зай хоорондоо салсан энэ өсөлт одоо ингээд дуусж байгаа гэсэн үг. За тэгээд тэрийг юугаар илэрхийлж болох вэ гэхээр энэ өсөлт юугаар дуусах вэ гэхээр энүүгээр тайлбарлая. Өсөлт анхны улаан candle тэгээд уналт. За тэгээд ингээд өшөө ингээд харах юм бол бид нар бол ингээд энэ хоёрын зайн ойрхон байгаа тохиолдолд энэ бол ингээд өсөлт. Зайн холдсон байна. Зайн холдсон байгаа тохиолдолд өсөлт анхны улаан candle уналт. За энэ чинь moving average cross орохоос өмнө зайн холдсон байна. За гих мэт. Тэгээд virtual price action гэдэг бол энэ. Тэгээд одоо ингээд та нар бүгд ингээд чартаа нэгэд ингээд харах юм бол одоо бүх зүйл маш ойлгомжтой байна. Тэгээд 1 минутын чарт дээр ямар шорткатыг хийж болох вэ гэхээр эндээс энэ хүртэл нэг өдрийг заадаг. Гэтэл нэг өдөрт болдог зүйлийг бид нар яг өөрсдийнхөө бодит маркетээр туршлагатай болохын тулд маш их хугацаа авна. Харин 1 минутын чарт бид нар юу хийж өгөх вэ гэхээр 1 минутын чарт дээр бид нар cycle line татаад 15 минут болгоно тусгаарлаад тэгсэн тохиолдолд бид нар юу харах вэ гэхээр нэг 15 минутын candle яаж бүрэлдэхийг харж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар маш богино хугацаа. Жишээлбэл эндээс энэ хүртэл 1 цагийг зааж байна. Эндээс энэ хүртэл 15 минут болгоно 1 минут дээр тусгаарлаж байна. Энүүгээр бид нар юу харах вэ гэхээр 1 цагт болдог үйл явдлыг
1-7 хоногт болдог 1 цагийн чарт хараад ажилладаг хүмүүсийн үйл явдлыг нь зөвхөн 1 цагт харах боломжтой. Тэгээд маркет дээр 3 зүйл дандаа давтагдаж явдаг. Тэр 3 зүйлийг л нүдэндээ асал болгоод өөрсдийнхөө туршил болгоод тэгээд нэг зүгээ олсон үедээ ерөөсөө л бид нэр давтагтаал юм. Тэгээд явандаа мөнгө хийх бол өөр төртэй зүйл болчих юм. Тэгээд яг одоо ингэж харах юм бол ямар ч толгой иргмээр зүйл байхгүй. Улааны дор шар байхад зарлаа. Улааны дээр шар байхад бодлож авлаа. За тэгээд бус moving average-ийг харах юм бол энэ ч болохоор ингээд улааны дээр шар байхад худалдаж авлаа. Энэ хоёрын зай саллаа. Анхны улаан гарч ирлээ. Доошоогоо зарлаа. Хэрвээ би эндээс зарах юм бол зарсан байгаа тохиолдолд миний хамгийн анхны энтрийг хаах бүс хаана вэ гэхээр үн moving average 50 хүрэхээр. Үгүй бол үн moving average 200 хүрэхээр. За энэ ч яг адилхан. За энэчнээс би энэ баг time frame-үүдийг ингээд хаачи. За эндээс ингээд харах юм бол би эндээс баг хийсэн бол хамгийн эхлээд 50 дээр хүрсэн тохиолдолд хаана. За дараа нь 200 дээр хүрсэн тохиолдолд хаана. За энэ ч юм адилхан. 50-ын дээр байна. Тийм болохоор би зарлаа. За зарсан тохиолдолд хизээ хаах гэхээр 50 дээр хүрч ирсэн тохиолдолд хаана. 50 дээр хүрч ирсэн тохиолдолд нь хааж амжаагүй байх юм бол их хугацаа алдна. Яагаад гэх юм бол маркет унаж явсан ч гэсэн зигзаг хөдөлгөөнөөр явагддаг болохоор. Тийм болохоор 50 дээр хүрч ирэхэд нь заавал хаах хэрэгтэй. Тэгээд 50 дээр хүрч ирэхэд нь хааж чадаагүй бол хүлээцтэй байгаад 200 дээр нь хүрэхээр нь хаах хэрэгтэй. Тэгээд үн 50 дээр хүрсэн тохиолдолд 200 дээр заавал хүрдэг. 200 дээр хүрсэн тохиолдолд 800 дээр заавал хүрдэг. Тийм болохоор нэгдүгээр 1 минутынхаа чартн дээр одоо ажиллах хэрэгтэй. Ажиллаж туршлагатай болох хэрэгтэй. Хоёрдугаар үн moving average-ууд хоорондоо ямар уялдаа холбоотой яаж ажиллахыг нэгэн дээрээ дасал болох хэрэгтэй. Тэгээд яг үнэхээр гээд харах юм бол одоо огт хэцүү зүйл байна. Одоо трейд хийх бэлэн болсон гэж ойлгож байна. За тэгээд энэ бол session 2 байлаа.